Энэ удаагийнхаа бичлэгээр 2025 оны хайр дурлал инээдэм төрлийн Eternity киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Кино үзэх агчныг илүү чанартай, илүү зөв сонголтоор баяжуулна. Месси. BBQ Chicken зөвгийн балтай жихэрлэг гэсэн 3 төрлийн амттай Месси будааны жигнэмэг. Кино үзэж байхдаа идэхэд тохиромжтой энэхүү снэк нь театрын орчинд байгаа мэт мэдрэмжийг бүрдүүлж таны амралтын мөчийг илүү таатай болгоно. Месси будааны жигнэмэг нь 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар бэлтгэгдсэн премиум ангиллын эрүүл снэк юм а. Төмсний чипснээс өөр хөнгөн бөгөөд тэнцвэртэй амттай, шаржигнсан өвөрмөц бүтцэн кино үзэх үед тухтай цэвэр мэдрэмжийг танд төрүүлнэ. Тэр тусмаа кино товчлол үзэхдээ Мессиг заавал бэлдээрэй. Учир нь жигнэмэг дуусахтал жинхэнэ кино эхэлдэг. Месси шин мэдрэмж. Ларри Жон гэх ахмаг насны хосууд машин дотроо маргалдаж тэд амралтаараа хаашаа явахаа шийдэж чадлагүй байсаар эцэст нь хүүхдүүдийнхээ гэрте зохиогдох хүйс зарлах баярт очихоор явж байгаа нь. Жон эдгэршгүй хор тавдартай. Энэ үннийг хүүхдүүдээс нуухаар тэд хоорондоо тохиролцсон байлаа. Баярын үеэр гэр бүлийнхэн нь Жонад түүний дайнд ам өргөцсөн анхны нөхөртөөгөө ахуулсан хуучин зургийг нь үзүүлснээр Ларри зургийг ажиглаж зогсох зураа амандаа хийсэн претцэлд гахаж бусд нь түүнд туслахаас өмнө тэр нас барна. Ларри нүдэ нээхэд галт тэргэнд суучихсан явж байв. Яаж аваад энд ирсэн гэдгээ огтоо санахгүй байхаас гадна түүний өмнө насанд хүрсэн хүний хувцас өмссөн жаахан хүүхэд сууж байлаа. Галт тэрэг зогсоход Ларри хүмүүсийг даган бууж том уулзвар дээр ирэхэд түүнийг олон янзын хүмүүс хүрээлэн үл ойлгогдох хөгжмийн аялгаунд янз бүрийн сурталчилгааны хуудас санал болгоно. Тэр хаана нэрснээ асуухад тэд чиний AC бүхнийг тайлбарлана гэж хариулав. Төрөлцсөн Ларри хүлэн авах хэсэгт очиход мөн ялгаагүй адилхан хариулт өглөө. Хэдэн ормын дараа нэг эмэгтэй ирж түүнийг сэрээгээд өөрийгөө Ана гэдэг мөнхийн амьдрал зохицуулагч гэж танилцуулна. Юу болоод байгааг ойлгох гэж ядсан Ларрид Анна толь өгөхөд тэр өөрийнхөө залуу дүр төрхийг хараад ихэд гайхна. Анна нөгөө ертөнцид ирсэн хүмүүс амьдралынхаа хамгийн аз жаргалтай үеийн дөрхөөр ирдэг юм. Тийм учраас энд 10 настай хүүхдүүд ч харагддаг гэж тайлбарлав. Ларри үнийг зүүд гэж бодсоор Анна түүнийг алгадаж зүүд биш гэдгийг батлахад Ларри бурхантай уулзах хэрэгтэй байна гэж хэлэхэд Анна энд бурхан байхгүй. Би Фрэнк гэдэг хүний төлөө ажилдаг. Харин Фрэнк дахиад л өөр хүний төлөө ажилдаг гэж хэлээд энэ байдал цаашаа дуусахгүй үргэлжилдэг гэж тайлбарлана. Энэ газар бол амьдрал болон мөнхийн оршихуйн дунд байрлах түр шилжилтийн бүс юм. Хүн өөрийн хүссэн мөнхийн орчинг сонгох боломжтой ажээ. Гэнэт улаан хаалганы орголт болж байна. Оролцож болохгүй гэсэн зарлалт дуугарч Ларри 2 цагта нэг хүнийг барьж байгааг харна. Анна түүнийг өрөөнд нь хүргэж өгөөд янз бүрийн мөнхийн ертөнцийн сурталчилгааны хуудас өгч дуртайгаа сонгоорой гэд яв. Ларри өрөөгөө шалгаад зурагтаа асаахад зөвхөн мөнхийн ертөнцийн тухай зар сурталчилгаа гарч байсанд дургуйтсан гадагшаа гарч энд тэндгүй мөнхийн орчин худалдаалж буй хүмүүс дүүрэн байгааг олж харна. Тэр бааранд орж суухад нэг эмэгтэй түүнд илт сэтгнэж Ларри өөрийгөө гэрэлсэн гэж хэлэхэд тэр эмэгтэй өөрийн мөнхийн ертөнцийг санал болгов. Харин бармен бааранд худалдаа хийхгүй байхыг сануулна. Ларри энд үлдэхийн тулд ажил хийх хэрэгтэй эсхийг асуухад бармен зөвхөн энд удаан байхаар шийдсэн цагт л ажиллах боломжтой гэж хариулав. Бармен түүнээс мөнхийн орчноо сонгосон эсхийг асуухад Ларри шийдэж чадахгүй байгаагаа хэлээд магадгүй далаатайг сонгоно. Гэхдээ эхнэрт нь таалагдахгүй байж магадгүй гэв. Гэтэл бармен нэг л газрыг сонгож тэнд үрд амьдрах ёстой. Орох гэж оролдвол тэднийг барьж аваад харанхуйн хоосон орон зайд юу ч үгүй харанхуйд хийдэг гэж анхаарууллаа. Маргааш өглөө Ларриг сэрэхэд Анна тэнд байж шийдвэр гаргасан эсхийг асуух боловч Ларри одоо ч бодилсон хэвээр. Тэр эхнэртэйгээ уулзах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Анна тийм боломж байхгүй гэдгийг хэлээд харин өөрөөс нь өмнө нас барсан эцэг эхтэйгээ уулзаж болох ч тэдэнтэй үрд хамт амьдрах ёстойг тайлбарлана. Энд үлдэхийн тулд юу хийх ёстойг асуухад Анна ажил хийх хэрэгтэй. Эхлээд цэвэрлэгээний ажил хийн, мөн хонгилд амьдрах ёстой гэв. Удаан бодсны эцэст Ларри нэг мөнхийн ертөнцийг сонгож Жоныг ирэхэд бүхнийг нь бэлдэж хүлээхээр шийддэг нь нэг талаараа нэлээд ормантик санагдана.
Тэр шин Ларри Жоанд зориулж төрүүлээд явлаа гэх утгатай захиа бичив. Харин бодит ертөнцөд Жоан гэр бүлийнхнийхээ дунд нас барж удалгүй залуу биетэйгээр галт хэрэгэнд сэрлээ. Мөнхийн ертөнц рүү явахын өмнө Ларри Аннад бичсэн захиагаа өгч Жоанд дамжуулж өгөхийг хүсэхэд Анна захиа хэрэггүй би өөрөө зохицуулна гэж хэлээд хүзүүнд нь цэцэг зүүгээд явуулна. Ларри уруудах шатаар бууж явахдаа Жоан өксөж яваг хараад эхэндээ танихгүй байсан ч удалгүй таниад түүн рүү гүйж очив. Жоан уулзвар дээр гарч ирээд Аннатай мөргөлдөн юу болоод байгааг асуухад Анна түүний ээсээ бүхнийг тайлбарлана гэж хэлэхэд Жоан өөрийн залуу төрхөө хараад маш их гайхна. Удалгүй Жоан Ларриг олж хараад тэд тэврэлдэн уулзаж Жоан шууд л "Претцэл болгоомжгүй идлээ чи" гэж Ларриг зэмлэв. Жоан Ларригаас ялгаатай нь нас барснаа харьцангуй хурдан ойлгож Ларри түүнийг Аннатай танилцуулж мөнхийн ертөнцүүдийн тухай ярьж дуртай газраа сонгож болно гэж тайлбарлав. Гэтэл өөр нэг ээсээ болох Райан ирж Аннаг өөрийнх нь үйлчлүүлэгчээс холдохыг шаардаад Жоаныг хажуудаа аваачин өөрийгөө танилцуулсны дараа барменыг заахад тэр нь Жоаны дайнд нас барсан анхны нөхөр Люк байж таарна. Люкийг хараад Жоан алмарын гайхаж Ларри юу болоод байгааг ойлгох гэж оролдох үед Люк өөрийгөө танилцуулахад Ларри гэнэт түүнийг санан сахалтай байсан гэж хэлэхэд Люк "Тийм ээ. Гэхдээ Жоан сахланд дургүй байсан учраас би сахлаа хусаж 67 жилийн турш түүнийг хүлээсэн юм" гэж хариулв. Бусд нь үнийг ормантик гэж үзэгч Ларри тэднийг тусгаарлахыг оролдож эхлэв. Жоан хоёр нөхрөө хараад сэтгэл нь самуурхад Райан түүнд хугацаа хэрэгтэй гэж хэлээд Жоаныг өрөөнд нь хүргэнэ. Райан Жоанд шийдвэр гаргахын тулд бодох хэрэгтэй гэж хэлээд хугацаа солихыг санал болгож дараа нь түүний нүур будалтад туслав. Гэнэт таалах тогшиж Жоан нээхэд Люк байх ба Жоаныг болзон дурахаар ирсэн байлаа. Энэ бүхнийг Райан зохион байгуулжээ. Тиймээс Люк ирвүү үгүй юу шууд л тэднийг орхино. Энэ хооронд Ларри Аннатай хамт Жоаныг яаж өөртөө эргүүлж авах талаар төлөвлөж Анна Райан шиг Ларригийн хувийн хэрэгтэй сайн танилцаагүй тул нөхцөл байдлыг бүрэн ойлгохгүй л байлаа. Ларри 67 жил хамт амьдарч хүүхдүүдтэй болсон учраас Жоан эцэст нь өөрийг нь сонгоно гэдэгт итгэсээр. Энэ үед Люк Жоан хоёр болзоон дээрээ өнгөрсөн амьдралаа дурсаж сууна. Гэнэт мөнхийн орчноос орхсон нэг хүнийг барихаар 2 цагтаа гүйж ирэхдээ тэдний нэг нь Люкийг таниж Жоантай хамт байгааг нь хараад маш их баярлав. Учир нь Люк энд 67 жилийн турш хайраа хүлээсэн домогт хүн болсон байлаа. Жоан яагаад түүнийг авч явж байгааг асуухад Люк өөрийнхөө мөнхийн орчноос зогтох гэж оролдсон болохоор л тэр нэгэнт сонгосон бол дахин буцах боломжгүй гэж тайлбарлахад энэ бүхэн Жоанд хэтэрхий их дарамттай мэт санагдана. Люк Жоанд хайртайгаа эдгээр олон жилийн турш өдөр бүр түүнийг санаж явснаа хэлээд үнсэх гэж дөхөх боловч Жоаны дотор нь муухайрч бодох хэрэгтэй байна гэж хэлээд өрөө рүүгээ буцав. Жоан өрөөндөө буцаж ирэхэд тэнд Ларри ямар мөнхийн орчинг хамтдаа сонгохоо шийдэх гээд сууж байлаа. Жоан одоо ийм шийдвэр гаргаж чадахгүй. Өөрийгөө тайвшруулахын тулд бодох цаг хэрэгтэй гэж хэлнэ. Тайвширч чадахгүй байгаа Жоанд Ларри суулт хийхийг санал болгоход Жоан залуу биетэйгээ олон зүйл хийх боломжтой байгаад ихэд таашаав. Энэ үед Ларри ширээн дээрээс прецел авч амрууга шидэх үедээ яг л үхэж байсан үешгээ гахаж эхлэхэд Жоан дахин самуурч бодлоо цэгцлэх цаг хэрэгтэй байгаагаа хэлнэ. Ларри түүнийг ойлгож байгаагаа илэрхийлээд шаардлагатай хугацааг өгнө гэж хэлээд унтахаар орон дээр хэвтдэгч Жоан түүнийг өрөөнөөсөө хөөн гаргав. Ларри өрөөндөө орох гэтэл хаалга нь онгойсонгүй. Энэ үед Анна ирээд түүний 7 хоног нь дууссан. Одоо хонгил руу нүүх ёстойг мэдэгдэнэ. Анна түүнийг дагуулan явах замд Ларри өөрсдийн дуртай дуучин Дин Мартины постерыг хараад тоглолт захиалжуулах эсхийг асуухад Анна жаахан гайхсан ч таньдаг хүн нь тул тоглолт зохион байгуулж өгнө гэж амлав. Анна түүнд шинэ өрөөг нь үзүүлэхэд өрөө нь маш жижигхэн байсан ч Ларри удахгүй явна гэж итгэж байгаа болохоор нээх тоосонгүй. Маргааш өглөө Ларри Жоаныг болзоон дуран Ларри ориглуун дарс задлахад Анна хөгжим дарж Дин Мартин дуулж эхлэнэ. Жоаны сэтгэл маш их хөдөлтөгч дуучин нэлээд согтуу байгаад зогсохгүй. Удалгүй тэр жинхэнэ дуучин биш харин дуурайгч гэдэг нь тодорхой болно. Ларри Анна дээр очиод "Эн чинь Дин Мартин биш вэ шүү дээ" гэж хэлэхэд Анна "Тийм ээ биш. Эн чинь Джонсон шүү дээ. Тэр нэлээд архины хамааралтай" гэж хариулв.
Ларри уурлаж согтуу гэдгийг нь ядаж хэлэх ёстой байсан юм гэж зэмлэхэд Анна уучлалт гуйж алдаага хүлээн зөвшөөрнө. Хурамч Ди Мартин Джонтой бүдүүлгээр сэтгэгнэж эхлэхэд Люк ирж түүнийг зохиж унгаагаад Джоны сэтгэлийг өөртөө татахыг оролдох боловч Ларри оролцож тэдний хооронд ширүүн маргаан дэгдэв. Джон дэсгээ болоод орилж болохыг шаардаад хоёр эсийг хамт явахыг хүснэ. Өрөөндөө ормогц Джон тэдэн рүү бухимдлаа гаргаж өөрт нь зөв шийдвэр гаргахад туслах арга олж өгөхийг хүслээ. Хэсэг хугацааны дараа Джон хаалгаа онгойлгож хоёр нөхрөө дуудахад Райан Анна хоёр дарагтайгаа ярьж тусгай зөвшөөрөл авснаа хэлнэ. Джон хоёр нөхөртөөгөө тус бүр 1-7 хоногийн турш хоёр өөр мөхийн орчныг туршиж үзээд дараа нь сонголтоо хийх боломжтой болсныг тайлбарлана. Гэвч энэ шийдвэрт Ларри Люк хоёр хинэн ч сэтгэл хангалуун бус байж маргалтахад Ларри Люкийг жинхэнэ дайнд нас бараагүй Солонгосын дайнд оролцсон гэдгийг хэлж доромжлов. Удалгүй тэд зодтолтоход бусд нь салгаж хэн нэхэлж явахыг шийдэхин тулд Зоос шидэхийг санал болгосноор Зоосыг Ларри шидэхэд Люк хожино. Люк Джон хоёр галт тэргэнд сууж Джон яриа эхлүүлж хүүхдүүд ач зээ нарынхаа тухай ярихыг оролдох боловч Люк огтоо сонирхохгүй байсаар тэд уулын ертөнцид очиж хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлнэ. Энэ хооронд Ларри Аннагаас Джоныг буцааж авахад Райан тусалж чадах эсхийг асуухад Анна Райан тэр хоёрын хооронд өмнө тохиолдсон таагүй явдал байгаа учраас туслахгүй гэдгийг хэлнэ. Анна Джон анх яаж Ларрид дурлсныг асуухад Ларри санахгүй байв. Тэгэд гэнэт Джоны хамгийн сайн найз Карн нь саяхан нас барсан гэдгийг санана. Залуу байхад нь Карн Ларрид дургүй байсан. Магадгүй тэр л ямар нэгэн зүйл мэдчихвэж магадгүй гэж Ларри бодов. Джон Люк хоёр дахин ярилцж байхдаа Джон хүүхдүүдийнхээ сэдвийг дахин хөндөд Люк үнийг сонсохыг хүсэхгүй л байлаа. Люк Джоныг тим амьдралыг туулсанд баяртай байгаа ч тэр цаг хугацааг хамтдаа өнгөрүүлж чадаагүйдээ гонигтай байгаагаа илэрхийлнэ. Джон түүнийг өдөр бүр боддог байсан ч Люк түүнийг архивын төв рүү дагуулж тэнд тэд дурсамжаа дахин үзэх боломжтой болов. Архивын төвийн ажилтан Фенвик юунд ч битгий хүр, ялангуяа улаан хаалганд хэрвээ сэтгцийн гэмтэл илэрвэл бид хариуцлага хүлээхгүй гэж анхааруулсны дараа тэд дотгошоо орж танилцсан мөч анхны болцоо гэд өнгөрсөн бүхнээ харна. Люк дайнд явсан өдрийн дурсамжийг хараад Джон маш их гуниглаж энэ бол түүний амьдралын хамгийн муухай өдөр байсан гэж дурсав. Гэнэт дурсамжинд Ларри орж ирж байгааг Люк харснаар Джон явахыг хүссэн ч Люк үлдэж үзнэ. Джон Люкийг хүлээж байх тэр үед Ларри яг Люк Джонтай хамгийн сүүлд уулзсан тэр бомб дээр түүнд гэрлэх санал тавьсныг хараад Люк Джоны уй гашууг ашиглан Ларри өөртөө татсан юм байна гэж ойлгоно. Инфо өгөөд орч алцгал та. Месси шин мэдрэмж. Люк Анна хоёр Карены өрөөнд очиход Ларри түүнийг одоо ч хөгшин хэвээр байгааг хараад гайхав. Карен нөхрөө нас барсны дараа эмэгтэй найзтайгаа амралтанд явж өөрийгөө ижил хүстэн гэдгээ олж мэдсэн цагаас хойш амьдралынхаа хамгийн аз жаргалтай үеийг өнгөрүүлсэн гэдгээ хэлнэ. Ларри бүхнийг ярьж өгөөд Джон яагаад өөрт нь дурлсныг асуухад Карен сандаггүй ч магадгүй Ларри түүнийг үргэлж инээлгэж аз жаргалтай байлгасантай холбоотой байх гэж таамаглав. Люкийн тухай сонсоод Карен түүнийг төгс залуу байсан гэж хэлэхэд Ларри уурлаж төгс хүн гэж байдаггүй юм гэж хэлээд Люкийн тухай үнэнг олж мэднэ гэсээр түүний өрөөг зүглэнэ. Люк архивын төвөөс гарч ирээд Ларри чиний уй гашууг шимэгч мэт ашиглаж гэрэлсэн гэж хэлэхэд Джон тайлбарлахыг оролдсон ч Люк сонсолгүй яв. Ларри Люкийн өрөөнд очиход Анна зогсоохыг оролдоно. Тэр бодлоо өөрчлөлгүй түүний өрөөнд орж өрөөг нь нэгжиж эмэгтэйчүүдийн нүцгэн зургууд болон бүсгүйчүүдтэй дотно харилцаатай байсан нотлогоог олж харлаа. Гэнэт Люк өрөөндөө эргэн ирж Ларриг хармагцаа уурлаж миний үхлийг ашиглаж Джоныг өөртөө татсан гэж түүнийг буруутхан зодолдоно.
Энэ үед Ларигийн халааснаас Жоанд зориулж үчсэн төрүүлээд явлаа гэх утгатай захиан газар унчхав. Хоёулаа ядартлаа зодтолцсны дараа Лари би чамайг тэр үед танихгүй байж яаж чиний араар хор хутгах юм бэ гэж хэлэхэд Люк тэгвэл яагаад заавал тэр бонд дээр гэрлэх санал тавьсан юм гэж асуулаа. Ларид хариулах үг олдсонгүй. Тэр бол зүгээр л азгүй давхцал байсан юм. Энэ хоорондоо Жоан Райнтай ярилцаж болж буй бүхнийг дааж чадахгүй стресстэйж эхлэхэд Райн түүнийг намгүм газарт хүргэв. Хуучирсан гэмээр ханан дээр хэд хэдэн мөнхийн ертөнцийн пострууд байгааг анзаарсан Жоан ямар учиртайг нь асуухад Райн зарим нь дүүрсэн, зарим нь модноос гарсан гэж тайлбарлана. Жоан хэнийг сонгох ёстойгоо асуухад Райн Люкийг сонгуул бодит амьдрал дээр алдсан бүхнээ нөхөж чадна гэж бодож байгаа ч эцсийн шийдвэрийг Жоан өөрөө гаргах ёстойг сануулав. Маргааш нь Лари Жоан хоёр далайн ирэг дээр очиход тэнд маш олон хүнтэй хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тэд ярилцахыг оролдох боловч нэг хүүхэд бөмбөг шидэж саад болно. Тэд хоёулахнаа ярилцахын тулд завинд суухад Лари Жоаныг нас барах үед хажууд нь байж чадаагүйдээ уучлалт гуйв. Жоан түүнд өөрийг нь хүлээж байсанд баяртай байгаагаа хэлэхэд Лари хүүхдүүд нь тэднийг хамт байгааг мэдвэл баярлах болно гэж хариулна. Жоан өөрийгөө бараг л боломжгүй сонголтын дунд байгааг тайлбарлахыг оролдох боловч Лари Люк өнгөрсөнд үлдсэн. Харин тэд амьдралаа хамтдаа өнгөрүүлсэн учраас цаашдаа ч үргэлжлүүлэх ёстой гэж хэлэхэд Жоан ийм байдалтай ярилцах сонирхолгүй байсан тул буцахыг хүсв. Энэ үед Люк шалан дээрээс Ларигийн захиаг олон уншина. Жоан Лариг архивын төвд аваачихыг хүсэхэд Лари татгалзав. Тэд сууж байгаад анхны болзоогоо дурсахад Жоан Лари түүнийг хизээч гуниглуулахгүй байсныг хэлнэ. Харин Лари тэр үед Жоан шархалж байсан учраас түүний төлөө хүчтэй байх гэж хичээсэн гэдгээ хэлээд тэд бие биенээ тэрвэрнэ. Тэд аяллаасаа ирээд Жоны өрөөний гадаа үнсэлцэж байтал Люк, Райн, Анна нар хурч ирэв. Райн Ларигийн захиаг гаргаж ирэх үед Анна Лари хоёр булаахыг оролцсон ч Жоан захиаг авч уншина. Ингээд Жоан Лариг үнэндээ явах гэж байсан. Харин өөрийг нь нас барсны дараа араас нь ирэхийг хүссэн гэдгийг мэдээд хуурдсан мэдрэмж ав. Лари энэ нь хамгийн зөв сонголт гэж бодсон гэд тайлбарлахыг оролдож сүүлдээ уурлан Жоаныг хуваа хичээж тэдний урт удаан гэрэлтийг хоёрын хооронд сонголт хийж нурааж байна гэж буруутгана. Тэр Люк төгсүн биш гэдгийг хэлж түүний өрөөнөөс олсон эмэгтэйчүүдийн зургууд утасны дугааруудыг дуртахад Жоан удаан хүлээлтийн хугацаанд ийм зүйл тохиолдож болно гэж хариулв. Райн Люкийг төгс гэж хэлэхэд Люк дэсэлгүй. Өөрийгөө төгс бишээ. Жоаныг хүлээж авах хугацаанд муу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч алдаа гаргасан ч түүнийг хүлээсэн нь хамгийн чухал гэж хэлнэ. Тэд хоёулаа Жоаныг хурдан шийдвэр гаргахыг шаардах үед Райн хүмбүрийг өрөөнөөс гаргаж Жоанд ганцаараа байх орон зай өгөв. Люк, Лари хоёр бааранд очиж ууж эхлэв. Энэ хооронд Жоан өрөөндөө байж байх үед Карен түүн дээр шил дарс барьж ирээд тэд ч мөн адил сэтгэлээ уудалж дарсаа дуустлаа нь ууцгаалаа. Үүний зэрэгцээ Люк, Лари хоёр согтон бие биенээ үнэлж бараг л найзууд болно. Маргааш өглөө Райн Жоаныг өрөөндөө шаардсан байдалтай хэвтэж байгааг олоход Жоан аль хэдийн шийдвэрээ гаргасан байв. Анна Люк, Лари хоёрыг Жоантай уулзуулахад Жоан Ларид түүнийг нас барахад бүх зүйл аимшигтай хардарсан зүуд мэт санагдсан. Түүнгүүгээр яаж амьдрахаа мэдэхгүй байсан гэдгээ хэлнэ. Харин Люк тандаж чи миний анхны харь байсан. Хэрвээ дайнд яваагүй бол гайхалтай амьдралыг хамтдаа туулах байсан байж ч магадгүй гэдгээ хэлв. Жоан өөрийнх нь амьдралд Лари, Люк хоёр байсанд талархаж байгаа ч бүх зүйл төгсдөг болохоор энэ удаад зөвхөн өөрийгөө сонгож мөнхийн амьдралаа ганцаараа өнгөрөөнө гэж шийдээд тэднийг орхилоо. Тэр өдөр Жоан Карентай хамт өөрийн мөнхийн ертөнц рүү явж Люк, Лари хоёр Жоантай өнгөрүүлсэн дурсамжаа хамтдаа суугаад дурсан. Лари өөхөх үедээ харсан хамгийн сүүлийн хүн нь Люкийг байсан. Тэр үед прецел идэж байгаад амьсгал хураасан гэдгээ хэлв. Тэгэд Лари амьд байсан үеэ дурсаж байгаад гинэт нэг зүйлийг санав бололтой шууд л галт тэрэгний буудлал руу гүйлээ. Карен Жоан хоёр галт тэрэгэнд ярилцаж байхад Лари цонх тогшсноор Жоан удалгүй гарч ирнэ. Лари түүний үс нь урт улсныг анзаарсан гэдгээ хэлээд үргэлжлүүлэн Люк явсан цагаас хойш Жоаныг үсээ үргэлж тайрдаг байсан гэдгийг сануулна.
Энэ урт үс нь Жоанд зохиж байгаа болохоор магадгүй Люктэй хамт явж алдсан аз жаргалаа эдлэх хэрэгтэй гэж хэлэхэд Джон Ларид бид аз жаргалтай амьдэрсэн шүү дээ гэд Ларигийн үгэнд итгэж чадахгүй хариулна. Лари мэднэ бид аз жаргалтай байсан. Гэхдээ чи түүнтэй илүү аз жаргалтай байх болно. Чи жаргалтай байгаа цагт би ч жаргалтай байх болно гэж хэлээд тэд сүүлчийн удаа тэврэлдэн уйлцгаана. Джон түүнд талархан Люктэй хамт уулын ертөнц рүү явлаа. Лари Аннатай уулзах гээд очиход тэр Райнтай уучраа олон эргэн нийлсэн байх ба Анна Райныг явуулаад Ларитай сууж хэсэг ярилцав. Анна Ларид талархаж түүнийг зөв хийсэн гэдгийг нь хэлнэ. Мөн Анна өөрөө ч тэр маш их сургамж Ларигаас авсан байх ба тэр төөрсөн сүнснүүдэд туслах зорилготой байдаг байсан ч айжмдаа тэр зорилго нь сарнсан байсан гэдгийг ойлгосноо хэлнэ. Анна Ларид талархаж байгаагаа хэлээд очих мөнхийн ертөнцөө сонгосон эсхийг асуув. Уулын ертөнцөд эхний өдрүүд халуухан өнгөрөв. Шинэ хүмүүстэй танилцж, хамт унтаж бас уулаар алхана. Гэвч Жуан ямар нэгэн зүйл дутуу, хоосон мэт мэдрэмж авсаар. Нэг шин Жуан архивын өрөөнд очиж Ларитай өнгөрөөсөн цаг мөчөө үзэж өнгөрөв. Тэр цагаас хойш Жуан өдөр нь Люктэй хамт уулаар алхаж, шинэ хүмүүстэй танилцж, оройн Ларитай хамт туулсан дурсамжаа үздэг болов. Жуан ганцаараа байх үедээ үргэлж архивын төвд очисоор нэг удаа архивын төвийн ажилтан Жуанд хандан байнга ирээд байвал огтхон ч сайн зүйлд хүрэхгүй. Учир нь өнгөрснөө санагалзаж эхэлвэл хизээч сайнаар төгсдөггүй юм гэдгийг зөвлөлөө. Люк аяллаа маршрут гаргасан гэдгээ хэлэхэд Жуан дахиж ийм байдалтай байж чадахгүй гэдгээ хэлнэ. Тэр Лариг маш их санаж эхэлсэн байлаа. Люк юу болоод байгааг асуухад Жуан шууд л энд чамтай хамт ирсэн мэн алдаа байж гэд хэлчихэн тэр. Люк ямар нэг буруу зүйл хийсэн эсэхээ асуухад Жуан түүнийг төгс гэж хэлээд хэдий төгс байлаа гэд хайр сэтгэл ийм зүйлээс хамаардаггүй гэдгийг хэлж тэд хэсэг маргалдана. Люк алдсан амьдралаа Диважин шиг газар өнгөрөх болсон ч хангалтгүй байх гэж үзэж байгаад нь дургүй байхад хайр сэтгэл нэгэн мөчийн гал халуун цэгт биш бүхэл цаг хугацаанд жижиг зүйл дээр ч бий болдог гэдгийг хэлв. Жуан энд амьдрмааргүй байгаагаа хэлэхэд Люк эндээс гарах гэж оролдвол харанхуй хоосон торигдох болно гэдгийг сануулна. Харин Жуан өөрт нь юу ч тохиолдсон хамаагүй оролдож үзэхээр шийдлээ. Жуан дундын ертөнц рүү хүргэх улаан хаалгаар орохын тулд эхлээд улаан хаалга байрлах архивын төвийн ажилтныг сүрдүүлэхээр шийднэ. Гэхдээ зориг нь хүрэхгүй байсан тул хэсэг бэлтгэл хийв. Энэ үед Люк түүн дээр ирээд туслахаар шийдэж залуу байхдаа хулгайгаар кино үздэг байсан аргаа ашиглан Люк Жуан намайг хайчихлаа гэд архивын төвийн ажилтныг зурч байгаад дохио өгөхөд Жуан сэмээрхэн улаан хаалганы түлхүүрийг авч дотгошоо орлоо. Жуаныг улаан хаалганы урд сандрангуй зогсож байх үед Люк ирээд түүнд ярах хэрэгтэйг нь хэлснээр тэд сүүлийн удаа нэгэнтэйгээ салах ёс хийж Жуан шууд л хаалгыг түлхүүрдэж цаашаа орно. Жуаны алхах замд тэр өөрийн бага насыг бас амьдарч байсан хуучин гэр мөн өөрийн өтөл нас гээд өөрийн амьдралын бүхий л цаг мөчилгээг туулан өнгөрч түүний араас хамгаалагчд ч хөөж байлаа. Жуан орон доогор мөлхөж зугтсаар галт тэрэгний замд хүрэн цаашлаад галт тэрэгний буудалд ирнэ. Тэр шууд ресепшн дээр очиод Лари хаана байгааг асуухад ресепшн тим нэртэй 1000 хүн байгаа гэж хариулав. Энэ үед Жуаны зурагтай зарлал гарч ирснээр Жуан зүгтаахаас өөр арга байсангүй. Ресепшн шүгэл үлээж хамгаалагчдыг дуудахад зүгтаач байсан Жуан Анна Райн хоёртой тааралдав. Тэд түүнийг романтик гэж хэлээд хамгаалагчдаас нууна. Жуан Райнаас хаана нуугдаж болохыг асуухад Райн хаагдсан мөнхийн ертөнц гэж хэлээд аюултайг сануулна. Жуан шууд л Лари хаана байгааг асуухад Анна баярлсандаа дэвхцэв. Жуан Лариг хаана байгааг мэдээд очиход Лари баримын хийж байлаа. Хамгаалалтын тохиол дуурч эхлэхэд Лари энэ чамд зориулагдсан уу гэж асуухад Жуан тийм гэж хариулна. Лари хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад Жуан аюултай ч нэг газар мэднэ гэв. Лари шууд л бид хизээ явах вэ гэж асууснаар тэд галт тэрэгний замаар дамжсаар хаагдсан мөнхийн ертөнцөд очиж байгаагаар кино маань төгсдөг.